Үлээчний их сургууль. Португал бол бурхан. 3 дугаар хэсэг. Нэгэн албан тушаалтны өрөөнд Сүхбат том гар зүнх барин орж ирлээ. Тэрний зан авир гаж үлдлүүдээс улбаалж гэрийн багш нар нь түүнд тогтвортой хичээл орж чадаагүй. Хичнээнч гэрийн багш хөлсөлж нөгөөдөл нь Сүхбатаас айж гэрээс сухтаж гарсныг бөөмд. Зүйлд нь ээж нь өөрөө түүнд хичээл зааж эхэлсэн. Гэвч тэр хинээч заасан хичээлийг өвөөгийнхөө хичээл шиг сураагүй юм. Тиймээс л тэр өнөөдөр багш мэрэгчлэр сурч төгсөөгүйч багшлах гэсэндээ ээжийнхээ өрөөндөх сэфэндээсэн бүх мөнгийг энэхүү албан тушаалтанд хахуулгаж өгөхөөр ирсэн нь энэ байлаа. Тэрхүү албан тушаал нь насаар бол Сүхбатаас баг зэрэг ахимаг харагдаж байв. Тэгээд Сүхбатыг харсан даруйдаа нүүрэндээ нэмсэглэл тодруулаад. За, аваад ирв. Наад цүнхэн дотор ч байгаа юм намайг гомдоохгүй бол би чамаа гомдоохгүй. Харахад их л том цүнх байх ээ. Гэхдээ чухал юм маань таланч хөрөхгүй байгаа юм шээ. Дүүрэн байгаа. Таалагч шүү. Нөгөө сургуулаа мэдж байгаа сте. Тэр сургуультай дараа 7 хоногс чод шууд ажиллаж болно шүү за. Би удирдлагатай холбогдож байна. Гэхдээ чиг сонин хүн юм аа. Хүмүүс ер нь удирдах албан тушаал руу орох гэж наадах чинь нөгдөө шүү дээ. Гэтэл чи нэг хувийн сургуулийн философийн багш болох гэдэг үгжидэг. За надад уусаа мөглдөө. Би зүгээр л авах юм аваад дүндэн тохирсон үйлчлэгээ үзүүлдэг. Тэгэл болов. Гэхэд Сүхбат баярлалаа гэж хэлээд хаалгаар яг гарах гэж байснаа эргэж хараад ингээд чамайг хэн гэдэг вүлээ? Эр хүний замыг хүзүү урт гэдэг баха. Дахиж зарж юм магад. Тийм шүү те. Намайг Батмөх гэдэг. Гэв. Сүхбат толгой дохиод өрөөнөөс гарлаа. Тэгээд хашаан дотор нь байрлах сааданд ботол давтан хэсэг суув. Тэр өвөөгийнхөө болон эцгийнхээ талаар боджээ. Эцэг нь өвөөгийнх нь намайг бүрлэгснийхээ шийтгэлд 15 жилийн ял авсан. Өнөөдрөөс ганцхан сарын дараа тэр шоронгоос суллагдана. Харин Сүхбат түүнийг харах байтугай бүр өвдсөн ядаад байж байдаг. Хамгийн эрхэм нэг нь өөрөөс нь булаасан тооцож байгаа болохоор тэр юм. Бодлогошч дуусах бололтой гэрлүүгээ зүгэллээ. Сүхбат машин барьж сурчээ. Аавынхаа машиныг унж байгаа. Замын хөдөлгөөнд маш соёлтой оролцдог. Данганц замын хөдөлгөөнч гэлтгүү тэр тун соёлтой нэгэн болж төлөвшжээ. Эцгээсээ тэсөөр. Хүссэндээ хүрэхийн тулд баг зүүж амьдрах хэрэгтэйг тэр сайн мэдэж авсан. Хүмүүст яасан ч өөрийн доторх талаа харуулж болохгүй гэж тэр өдөр болгон өөртөө шивэндэг. Бас өвгийнхөө зааснаар тэр үгдүү цөөтэй байхаа болсон юм. Хэдий дургу байгаач ярьж сурсан. Явсаар тэр гэртээ ирлээ. Том төмөр хаалган нэвдэрч блокын хашаа дүнзэн байшин краш тус бүрэн тодонгөө нэгэнд алдсан байхаагаад бүгд илэгдэжээ. Сүхбат машинаа крашнд байрлуулад өрөөндөө орж ирэн хүүхдүүдэд заах хичээлээ үргэлжлүүлэн бэлдэв. Тэр аль 3 жилийн өмнөөс энэхүү хичээлээ бэлдэж эхэлсэн юм. Уг нь бараг бэлэн болчихсон ч гэлээ. Тэр бүр илүү болгохоор улам хичээнэ. Дотроо анх өвөө нь өөрт нь хичээл зааж байсан тэр өглөөх бодно. Хүүхдүүдэд ч гэсэн яг өвөө шигээ харагдахыг чин сэтгэлээсээ хүсэж буй болохоор тэр юм. Ээжигээ ажлаас харих хүртэл тэр бэлдсээр байлаа. Ээж нь өвөөгийнх нь байгуулсан компаниг бизнестэй цуг өдийг хүртэл нуруунд дээр үүрж яваа бүсгүй. Нөхрийнхөө захирлын хугацаанд тэр бээр туслахаар нь ажиллаж их зүйлсийг сурж авсан билээ. Нөхөр нь хэдий ажилчдыг дорд үзэж харьцдагасаа болж нэр хүндгүй байсан ч ажилдаа бол гаргуун байсан. Тэр нэгэнчтэй сайн мэддэг, дээрээс нь цалин сайтай болохоор төвчиж ажлаасаа гарч чадахгүй байсан юм.
Түүний амралтын өдрүүдээс Сүхбатад заасан хичээл Сүхбатын гэрээр сурсан хамгийн хэрэгтэй хичээлүүд байж. Тэр ганц хүүгээ сайн хүн болгохын төлөө бүхнийг хийж байгаа. Тэр хүүгээ өмөрч хинтээч хамаагүй амуурынхаас бусдаар хүмүүстэй зөв бус ханддаг нэгэн биш юм. Гэрийн багш нар нь Сүхбатын муураа яаж байсан, мөн юу ярьсан тухай түүнд хэлэхэд тэр бүгдийг нь тас цагнаад хөөж явуулсан. Бүсгүй хүүгээ сайн хүн гэдэгт бүрэн итгэдэг. Нөхрийгөө шоронд орсны маргааш оройн зочны өрөөнийхөө том ширэгдэрлээ тусна нүдэлж байхад нь Сүхбат бууж ирээд түүнд өөрийнх нь өрөөнд байдаг өвчин намдаг чимийг сарвааж байсан удаатай. Үнэхээр л Сүхбат ээжтэй хүүтэн хөндөөч гэсэн сайн ханддаг. Өөрийнх нь хажууд өдий хүртэл байсан хүн учраас тэр үсттэй. Ээж нь гэртээрээд галтагооны шүүгэн дээр дэлгүүрээс авчирсан хүнсээ тавиад дээш гарлаа. Тэр Сүхбатыг өрөөнд нь байрлах сефнээс сарын сүүлээр өгөх ажилчдын цалин бүгдийг авсныг хараахан мэдээгүй байв. Хүүхдэд заах жилээ бэлдэж байгаа юм нөхөө. Тийм ээ. Нөгөө аавч нь сарын дараа мэдж байгаа. Гэсэндээ чинь хэлэх үгээ залгаад харц бууруулан өрөөнөөс гарч одов. Өдөр хоног өнгөрсөөр Сүхбатын их сургуульд багшаар ажиллаж эхлэх өдөр болжээ. Түүний хувьд өнөөдөр маш чухал өдөр. Мөрөөдлөө биелүүлэх торгон агшин. Тийм ч учраас тэр өөртөө байдаг хамгийн сайхан хослоо өмсөд энд ирсэн. Тэр машинаасаа буун жижиг төмөр хашаан дотроо 2 давхар сургуулийн зүг эргэн тойрноос сончсон байдалтай удаан гихчин наалхлаа. Газар унсан шаргаламгийн навчис эргэн тойрныг тунт чигнүүд баясгам харагдав. Мөн нар яг эгц дээрээс ээж уур амьсгалыг улам бүр дулаахан болгох мэт. Хэдий жижиг хувийн сургуульч гэлээ түүн рүү алхах оюутнуудын нүүрнээс мэдлэг боловсралд шамдах чин хүсэл тэмүүлэн тодоос тод гялалцсан. Сүхбат сургууль руу ороод нэг давхрын хамгийн зөв мухарт байрлах захирлийн хаалгыг тогшин дотогш орлоо. Чи чинь хэн блэ? Ямар хэрэг явж байгаа? Намайг Батмүх явуулсан юм аа. Та дэд хэлнэлгсэнтэй. Нөгөө шинэ философийн багш юу? Алуу, ийшээс уу. Мэ, энэ хичээлээ өөр. Би бүр өөрөө чамд өгөх гээд хадгалж ирсэн шүү. Энэ хажуутлаараа багш нар өөрөө шүү за. Тэгээд асуух юм байл орж ирээ шүү асууж байхгүй дөө. Би өмнө нь багш үзээгүй маа. Багшлах туршлага байхгүй. Яах юм бол? Зүгээр. Бүгд анхантал туршлагагүй байдаг шүү дээ. Хаажимдаа туршлагатай болно уу? Тим хэмдэр сайн зовх хэрэг байхгүй шүү. Зүгээр л ажиллах гэв. Сүхбат толгойд өгтөн захирал түүнийг хажуу талын өрөө рүү дагуулan орж бусад багш нарт танилцуулав. Тэрч мэд мэдэх айдаад зааж өгсөн ширээнд нь суула. Ширээн дээр нь философийн хичээл сонгож сурч бух хүүхдүүдийн нэрс харагдана. Энэ сургууль философийн чиглэлээр мэргэжилтэн бэлддэггүй тул философийн хичээл нэмэлтээр зөвхөн сонгож сурах хөтөлбөрт байдаг нь энэ юм. Тухайн нэрсийн жагсаалтанд 2 жилийн семинарын 63 хүүхэд байлаа. Хоёул мегам гарагийн эхний 2 цагт дараалан орно. Харин өнөөдөр буюу даваа гарагт лекцтэй аж. Түүний лекц тавих цаг болж лекцийн танхимд 20-од минутын өмнө хүүхдүүдээс төрүүлж очив. Амьсгаандаа хуцаж дуухнаас орсох хүтэн хөлсийг байн арчна. Гэсэн ч энэ сандал дээр тогтон язан сандарч буйгаа чадах чинээгээрээ нуухыг хичээнэ. Лекцийн танхим дүүрлээ. Гэхдээ лекцийн танхим гэхээс илүүтэйгээр зүгээр л 2 ангийн дундах ханыг нурааж хооронд нь нийлүүлсэн нэг том анги юм. Суухаас оюутнуудын талан нэрхэд л энэ танхим дүүрдэг. Өнөөдөр ч бас тэгжээ. Босож зогсоод за сайн байцгаана уу оюутнуудаа, намайг Сүхбат гэдэг. Би та хэдийн шинэ өгш гэж төгдрөн байж хаяархан хэлсэнд танхимын хамгийн арын сандал дээр сууж байсан нэг оюутан. Таасаа юу гэж хэлсэн бэ? Сонссонгүй. Арай ярианы бэрхшээлтэй биш үстэй. Өмнөх хөгшмөн доожгүй амтнд байсан ч
тань шиг юм бэрхшээлтэй бол байгаагүй шүү. Жохон чанга яцх тэхөө. Хэдий бид нар тоохгүй ч гэсэн. Хэмэв. Сүхбат яг өвөө шигээ ярих гэж бэлдэж байснаа энэ хүү агшин дэргэн саналаа. Тэгээд түүн рүү харж байснаа. Би та нарт хичээл заана. Та нар сурах ёстой. Гэв. Нөгөө оюутан. Юу яриад байна шинагш? Энэ философи лекц чинь бидний унтлагын цаг байхгүй юу? Гэсэнд тайхим сууж байсан оюутанд нэр хийдэлнэ. Сүхбат залжин маягаар инээснэ. Чамаа хэн гэдэг үлээ? Намаагүй. Яаса, анцтай явах юм уу? Намайг Батэрдэн гэдэг. Бат сайхны Батэрдэн мөн үү? Тий, яг мөн. Зэ. Дөнгөж чинь бол тавьчихлаа шүү. Одоо гарч болно. Юу яриад бай? Хит тавьсан гэдэг бай. Take away. Яг гэхдээ чи хичээлдээ сууж болно. Харин өөрийнхөө зүгээс бяцхан зөвлөгөө өгөхөд суухгүй байсан чинь дээр бах та. Гэлээ. Нөгөө оюутан ухасхийн ширнээсээ босч ирээд. Чи сонсч чи бороо хүнээр оролдлоо доо. Манай аав хин гэдэг чи мэдгүй. Би чамайг зүгээр өнгөрөхгүй дээ. Харж л гоорой. Чам мэт юмнууд над чиг зиндааны хүнд хичээл заах байтугай бүр үг солих чоройтой байдсан шүү мэдөө. Хүний амьдрал баялаг шүү. Санж яваарай. Гэд танхимын хаалга савн гарч одов. Сүгэд ардаас нь хэсэг зур харж байснаа. Авиртай залуу шүү. За тэгвэл хэдүүлээ хичээл рүү орцоох уу. Гэд хүмүүс яагаад усыг чандман эрдэн гэж нэрлэдэг вэ? Ус тийм хэмжээнд үнэлэгдэхэр хүнсэнтэй зүйл гэж юу? Гэх мэт асуултуудыг асууж байснаа харин фалас гэх философч усыг бүр бүх зүйлийн их үндэс гэж үзсэн хэмээгээд залгуулаад шууд түүнийг философи онолуулан намтрынхын тухайд дэлгэрэнгүй тайлбарллаа. Орж ирснээс хойш ширийн дээр идэлгэж тавьсан өөр хичээлийн ном руу харж тасралтгүй юм бичиж байсан хамгийн урд суусан оюутан сайн нэг толгоогоо өндөлгөн түүний зүг харцаа чиглүүлв. Түүний нэрийг Бадрах гэдэг. Ахлах сургуульд байхдаа хэд ит толгой сайтай ч хичээлдээ хайн хандаж байсныхаа үр дүнд хувийн сургуульд оржээ. Харин орж ирсэн жилээ л хамаг байдгаараа хичээж сургуулийнхаа шилдэг оюутнуудын нэг болоод байгаа билээ. Өөрт нь таалагддаггүй багш нарын лекцэн дээр ийн өөр хичээл хийж суудаг нь зуршил нь олжээ. Усны үндэс нь фаласын онолтой холбогдож болох юм байна те. Сонирхолтой юм. Гэж тэр дотроо боджээ. Зөвхөн фаласын дараа залгуулад байгалийн философчдыг бүгднийг нь яг бэлтэж байсныхаа дагуу тайлбарлаж дуусав. Хичээл завсарлаа. Оюутнууд түүнд ам сайтай байлаа. Батэрдэн мод алганс юм яг тохирсон дүгэн тавилаа шүү. Хичээл сонирхолтой заа тийм философи юм сонирхолтой ч байлаас юм уу? Гэх зэргээр лекцийн танхимаас гарсан даруйд амралт уулзгаана. Сүхбат саяны өөрийгөө үнэхээр өөрөө байсан эсгэд эргэлзэж байлаа. Яг л өвөөгийнхэн сүнс биеийг нь эзэмдээд түүний юу хэлэх, юу үлдэхийг удирдаад байгаа юм шиг байсан гэж тэр бодов. Гэхдээ ямар ч муурны хөл тасдгаас нь хамаагүй сайхан мэдрэмжийг түрхэн зурч гисэн төрүүлсэн болохоор баяртай байлаа. Тэр баргийн юм дээр энийх нь байтугай бүр уруулаач хөдлөгдгөө тэрээр бүр дуртай хоолыг нь хийгээд урд нь тавьж буй ээж рүүгээ харж байгаа жаал хүшиг мишэхэж. Мөрөдлөө биелүүлчихлээ. Өвөө би биелүүлчихлээ. Гэж тэр эргэн тойрноосоо ямар нэг юм хайж байгаа аятай толгоогоо иждэж хөдөлгөх зураа хэллээ. Маргаашийн семинар дээр өнөөдрийн ирсэн зүйлсээ давтаж ярьсаар цаг өнгөрөөжээ. Дараа 7 хоногийн яг энэ өдөр Сүхбат мөн л хүүхдүүдээс төрүүлж танхимдэрлээ. Гэтэ өмнөхөө удаа сандрах нь бага байлаа. Түүнийг бэлдэж тавьсан цаасаа харан сууж байх зур Бадрах хажууд нь нэрж зогсоод. Өглөөний юм дагшаа. Таны фаласын онолыг тайлбарласан чинь надад таалагдсан шүү.
Сонирхолтой санаа байсан. Өнөөдөр дараалал дагуу нийгмийн философийн тухай ярих те. Протагор, Сократ гэдэл Протагороос аваагаар байсан байгаа шүү. Ойлголтод бүрэн тогтоог байхад бүх юмыг харцсангүй гэж үзээд. Тэрүүгээр бас баахан хүмүүст лекц орж нийлээд баяжсан гэдэг байгаа. Дээрэс нь Протагор бол бурхан. Гэхэд Бадрах юу гэж түүн рүү хөмсгөө айтралдуулан гайхшрангуй харц шидэв. Сүхбат өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй боловч баг зэрэгч сонжсон харцаар түүн рүү харж байлаа. Энэ хооронд лекцэн танхим оюутнуудаар дүүрч хичээл орох цаг болсон байв. Бадрах хамгийн урт талын түүнтэй хитгэн алхмын зайд барилах ширээнд суулаа. Сүхбат хичээлээ эхлүүлэн өвөөгийнхөө ярьдаг байсан бүхнийг нэг ч үг орхигдуулахгүйгээр бүгдийг яг давтжээ. Хамгийн сүүлд нь Протагор бол бурхан юм гэж хэлв. Бадрах яриаг нь чих тавин сонсож байсан учраас дуусахт нь шууд босож зогсоод. Та өөрөндөө философийн талаар юу ч мэдэхгүй юм байна штэ. Та философийн багш хий хүн биш вэ? Өмнөх багш жоох уйдгартай заадаг байсан ч гэсэн мэдлэгтэй байсан. Би танаар хичээл заалахгүй би өөрөө л хүчин. Таныг энд багшлуулмааргүй байна гэв. Сүхбат түн рүү суухалдангүй хялан хийснэ. Яагаад намайг мэдлэггүй гэж бодов? Миний заасан хичээлийг ойлгохгүй байгаа нь чиний л асуудал шүү дээ. Танхим чив чимээгүй тэр хоёрын бие биирүүгээ өгч болоодож байхыг анхааралтай нарахгүй сонсцгоо. Та үнэхээр юу ч мэдэхгүй юм байна. Энд байгаа оюутнуудад худлаа мэдлэг биш ээ, худлаа бол мэдлэг болохгүй. Зүгээр л худлаа мэдээлэл тараах бол. Платон ч идеалист, тэр дунд объектив идеалист хүн. Харин Аристотель ч материалист хүн. Яагаад эдгэрийг дуртахгүй шал өөр юм яриад байгаа юм бэ? Хамгийн чухал нь ч бүр үгүй. Тийм чухал биш. Протагор бол бурхан биш. Протагор бол хүн. Тэр дундаа философиг ёроолн харагдахгүй гүн ангал руу түлхэх гэж оролцсон хүн. Энэ Сократ хэрэг зогсоосон. Та яг эсрэгээр нь яриад байна. Та ийм хэмжээний мэдлэгтэй бол эндээс хурдхан явсан ч дээр бах та. Гэв. Сүхбат ширээнээсээ хусхийн босоод түүний хилийг тасдаж яваад амын ноёхыг тэр өвхөн зур маш ихээр хүсэж байсан ч энэ л. Сайн байна шүү. Энэ миний хичээл зай арга барил л та. Сонирхолтой байдлага үднээс зориуд ингэдэг юм. Тэгэд хүүхдүүдээр өөрөөр нь ойлгуулдаг байхгүй юу? Философийн гол мөн чанар чинь тэр үстэй. Би танарт дангаас философийн онолуудын агуулга биш. Философи онол боловсруулах, философи сэтгэлгээтэй болох арга, техник зааж байгаа юм. Ойлгосноо? Сайн надтай мэтгэлцээдэг хүүхэд мундаг байлаа гэж хүчлэн байж хуурмгийн нэмсэглэл тодруулав. Үгүй. Гэхдээ ингэх нь буруу штэ. Нөгөө гэж хэлж дуусаагүй байтал дунд талын ширээнд сууж байсан нэг охин үгийн таслаж. За чи одоо болно. За гарах барилна гэж хэлээд байгаа юм шүү. Тэгээд хангалттай сонирхолтой л байлаа штэ. Бид нар өөрсдөө бодох нь хамгийн чухал юм байна гэдгийг ойлгочихлоо. Тэгэл болоо юм шүү. Чамайг амар философи мэдлэгтэй гэдэг чи бид нар мэдж авлаа. Гэтэ одоо болсон. Дуугаа олждаг уу? Гэлээ. Бадрах түүн рүүнийг хараад Сүхбат руу харцаа шилжүүллээ. Түүний харц бууж өгсөн янзтай мөн за яг уу байж болох юм гэж буймит боловч бүрэн дүүрэн итгэлтэй бос байлаа. Түүний яг арт талд сууж байсан залуу. Багшаа, дараа 7 хоногт энд орой 6 цагаас явсан шалгалт авах юм байлаа. Би чөлөө авах гэсэн юм аа. Сүхбат ширээн дээрх ярих зүйлсээ тэмдэглэсэн цаас руу гөлөрч байснаа. Түүний ийн дуурахад цочиж тий. Дараа 7 хоног шалгалттай. Чөлөө гэснэ үү? Чөлөөг аав. Гэхэд нөгөө оюутан баярлалаа багшаа гэлээ. Хичээл завсарлах цаг болжээ. Оюутнууд нэг нэгээрээ цувран танхимаас гарч ирлээ. Сүхбатад бол тэд сонирн бишээ. Зөвхөн Бадрахыг л танхимын гадна хөлөө тавих хүртэл ардаас нь нүд савчихгүй харж суусан юм. Тэгэд нүдэн нүртгөө болсны дараа
Хэллийг чинь би тасдгал болно доо. Хэмээн өөртөө сонсогдохоор яг өөшигээ шүдцэн хэллээ. Тэр урдаа байгаа цааснуудаа нугалж үрчилхэн хумгуу цүнхрийгөө чихээд танхимаас дайнаас цухтаж байна уу гэлтэй түргэн алхасаар гарав. Сургуулийн хашаанаас яг гарах гэж байхад нь захирал өгч таарлаа. Чи нэг шинэ огш уу? Ажил нь давгүй юу? Гайгүй байгаа зү. Яар явж байгаа. Давгүй. Хичээж л байна да. За тэгвэл ачтай юу? Эд сургууль руу зүглэн урвалгаснаа эргэж харан. Чи нэрээ нөгөө Бат Эрдэнэ гэдэг хичээлээс хөөгөөд дүнгийн гаргахааргүй болсон байна лээ, тэ? Юу л да яг хичээлдээ суулгахгүй байж бол мэдээж болно. Харин дүнгийн ядаж 60 гаргачихаа. Хилэн таталдаг оюутан гэдгийг мэдчихэл байна л та. Гэхдээ даавн том хүн байт юм аа. Энээс том асуудал үүсчихэд байхад нь энд ирж бараагаа харуулаагүй ер нь хүүхдүүдийг хайхрамжгүй ханддаг нүн ч гэсэн юмыг ажимтгав тийм ээ. Гэлээ. Сүхбат эргэж харан нэг толгой дохин майдаад машин руу очин гэрийн зүг жолоо залав. Бадрахын хэлсэн үгс түүний зүрхэнд зүү шиг зоогдож үлдчихэд хүндүрлэн огт тайван байлгасангүй. Бадрах түүнийг доромжлоогүй л дээ. Гэвч Сүхбат хэлсэн хідэн үгсийг нь байж болшгүй хүний ёсноос хэтэрхий гажууд доромжлолд тооцчихсан. Өөрийнх нь өвөөгийнх нь бодож ирсэн үндсэнтэй бодлыг нь санаан доромгүйгээр хутаан торомжилсан гэж үгдэж буй тэр хэлийг яатагч байсан тасдах болно. Хэмээн амандаа бовдно. Тэр муур дээр эхлээд туршихаар шийджээ. Энэ 15 жилийн турш тэр хідэн муурын хөл, гар, хэл, нүд, сүүл гэх мэт идэрхтэн тастаж хогийн савнд хайсныг бүүмэд. Эйлдэг инэрэнгүү хүний бага зүүж очиод дэлгүүрээс эсвэл муурын эздүүдээс муур авна. Баярлаа гэж инээж муурыг нь аваад өрөөндөө оруулаад зэрэмдэглэн. Түүний хамгийн их дуртай зүйл нь тэр. Бараг хоббин гэх үдэ. Гэсэн ч тэр ингэж буйгаа ээжтэй мэдэгдэж байгаагүй. Мэдэгдэх дургүй. Харчих юм бол гэрээсээ хөөчгөн цагтаад өгчих байх, аль эсвэл эмнэлэг твтүүлнэ гих зэрэгээс айсандаа биш. Зүгээр энэ нэмэгтэй миний ээж шүү дээ гэдгийг амтны зөнгөөрөө мэдэрдэг хэрэг. Ээж нь ажлын өдөр болгон ажилласаа орой 8 цагаас ирдэг. Даанч өнөөдөр тэр өдөр 3 цагийн үед гэртээ ирж гिज. Шалтгаан нь маш тодорхой. Өчигдөр орой тэр өрөөнийхөө сефнээс ажилчдын цалинг аваад өдөр өгөх гэж зэхэж байсан ч мөнгө нь байгаагүй. Сүхбат хулгайлчихсан гэдэг бодол түүний оюун ухааных алхагч тогшоогүй. Өнөөдөр өглөөжингөө цагдаагийн газар байж мэдүүлэг өгтөө. Үнэхээр манай гэрт хинч нэвтэрч байгаагүй тухайд дахин давтаж сануулсаар байсан. Цагдаа дунд хэрв нэвтэрч байгаагүй юм бол аль хэдийн нэвтэрчихсэн хүн байж магадгүй юм гэж хэлсэн. Тэр шууд уурлаж галзуу солиотой хүн шиг тэрүүгээр нэг хачигдсан та. Тэгээд дараа нь ажил руугаа очилгүй гэртээ яаран ирсэн нь энэ байлаа. Үүдний хаалганаас нь даруйд түүний чихэнд муур чарлах чимээ сонсогдов. Яг чихвчээр дуу сонсож байгаа юм шиг тоос сонсогдож байв. Муур яг аврал ирж буй мэд тасралтгүй чарлсаар байгаад чимээх боллоо. Тэр дээш хамаг хурдаараа гүйж гараад хаалгыг нээтэл ширээн дээр Сүхбат цааш харан юм бичиж суугаагаад яг хажууд нь амнаас нь цусаас гарч буй хүлүүлсэн муурны хөшсөн бие дээш харан хэвтэн. Харин шалан дээр муурны тасарсан хэл байхаж. Сүхбат түн рүү эргэж харснаа хальт цочос хийгээд ширээн дээр байгаа цусаар бодогдсон гутгаа нүднээс нь нуух гэж цаасан доогуур шургууллаа. Тэгээд ээждээ ханд. Та ямар иртэрэв гэж асуув. Ээжийнх нь би энэ өрөөнд байгаа ч ухаан санаан дэлхийг бүтэн тойрохоор замдаа аль хэдийн гарчихсан байлаа. Юу ч дуугарлгүй 5 минут шалан дээр байгаа хил рүү гөлөрч зогсов. Тэгээд амаа хүчээр шахамнэ. Чи сефэнд байгаа мөнгийг авсан уу? гэж тэр асуув. Тэгсэн. Би авсан. Яасан бол?
гэд хэвнэг хариулхан тэр. Хүний юм зөвшөөрлөг хөрөгч нь хулгай шивдэ Сүхбат. Хулгай бол муу зүйл. Үгүй. Муу зүйл биш. Би сайн гэж бодсон. Тэгэхээр тэр сайн болсон гэсэн. Гэв. Ээжд нь дахиж хэлэх үг үнэхээр байсангүй. Түүний үгсийн сангийн уурхай яг тэр мөчөд бүрэн хоосорч гжээ. Тэрнээс гадна хамгийн гол нь Сүхбатыг төрснөөс өдийг хүртэл сэвж сулгахгүйгээр нандинаж ирсэн итгэл найдвар нь өчигдөр унагсан аяг шиг нүдэн дээр нь газар унж хагараад үүрч бутарлаа. Аяг бол гэрээр дэлгүүрээр дүүрэн байгаа. Гэхдээ итгэл найдвар нь цор ганц. Сүхбат сайн хүүхэд шүү дээ гэх итгэл найдвар. Тэр Сүхбат руу галцоог руу дөнгөж сая ус цацаад унтраачихсан гимээр гунигэлсэн айс нүдэр эргэж нэг хараад өрөөнөөс гарлаа. Сүхбат баруун дээд талын буулан дээр нь ганц тусал цус олчихсан тэмдэглэлийн дэвтэр дээр бадрахын хилийг тасдах төлөвлөгөөгөө бичих ажээ. Тэр аманда хайж биш утга илүү хурдан байсан. Лексийн танхимд олон хүүхдийн дунд угаасаа болохгүй. Өрөөндөө оруулах хэрэгтэй. Тэгээд нойр суулгах юм уулгаад унтахаар нь машинтаа суулгачих. Хүлэн гэхээр олс. За, им олс аавна. Одоо утгаа хэрэлж гэнэ. Ингээд бол. Тэмс ингээд бол. Гэв. Тэр зэг тавилаа. Бичсний нүдэрэг үлэн уушиж дуусгаад. За. Маргааш дэлгүүр орж авах юм уу таав. Тэгээд дараа 7 хоногт. Тасдгал болно доо. Гэж бодон цаасан дагуур хийсэн утгаа гаргаж ирэн чихтэй давуугаар арчаад ирлэж эхлэв. Маргаашийн семинараа тэр орохгүйгээ шийдээд шууд дараа 7 хоног болохыг хүлээлээ. Хэдэн өдөр гадуур гарч авах юмсаа цуглуулж өөр хэдэн өдөр бадрахын хилэг тасдгийнхаа өмнө хэлэх үгээ бэлдсээр байтал 7 хоног дорн өнгөрч гэв. Дараа 7 хоногийн даваа гарыг. Явцсан шалгалт авахаас яг 1 цагийн өмнө Сүхбат сургуулийн хашааны гадна машинаа зогсоол байрлуулж хаад машинаасаа бууж байлаа. Түүний цүнхэнд нойр суулгах юм найруулсан ус, бас зүгээр капсултай байгаа юмнууд, тэгээд олс мөн хутга зэрэг нь бэлэн байгаа. Тэр 50 нар машинаа цожлоод эргэж хартал ард нь эхний өдрийн лекцэн дээр хөөж гаргадаг бат эрдэнэ өөрөөсөө гадна 5 үеийнхээ залуустай цуг зогсож байх тэр инээснэ. Хэлсэн биз дээ. Амьдрал баялаг шүү гэж. Хүнээс өшөө авахдаа найз нөхөд эцэг их ах дүүсээс нь авч болд юм гинлээ. Гэтэ мэдээж өөрөөс нь авах нь илүү дээр үсттэй. Мондог философи багшгүй. Гэд түүнэрөө ухас хийцгээв. Сүхбат хамгийн дөрүүлж ирсэн туранхай залууг л шанаарун цохиж амжив. Тэгэд толгоогоороо хамгаалж газрыг өхрөн унлаа. Залуус түүний хевсний тоосыг хөлөөрөө им итгээд хэрнээс шидлэг арга барилаар гөвж болохоор юм гэж бодогдуулах хуцаар өшиглэж дэвсэж байв. Иргэн тойронд өнгөрөх хүмүүс утсаараа бичлэг хийж харж зогсох боловч туслах хүн нэг жалга. Захирал тэднийг цонхоор харж хашгирсаар гарч ирэх хүртэл Сүхбат тэдэнд зодуулав. Захирал багш яг хашаагаар гарч ирэхин өмнө бат эрдэнэ түүний толгоороо хажуудаа байсан хөл бөмбөгний талтай дүүцгүүц хэмжээтэй чулууг шидчихгээд цааш зугтлаа. Харин Сүхбат толгооноос цус асгаруулсаар цемпэн дээр ухаан алдан унжээ. Тэр сүүлийн цохилт Сүхбатын толгойг нэлээд гимтээсэн байх бөгөөд тэрнээс хойш 7 хоног ухаангүй эмнэлэгт хэвдсэн байгаач. Нүдэ нэгтэн толгоон тисэх үе бэр хөвдөж байхаагаад нүд нь баг зэрэг бүрэлзэж байлаа. Дээшээ гартал цагаан гэрэл нүдийг нь соглох шахам тод тусна. Баг зэрэг баруун гэлживэл гаранд нь тусал залгсан байв. Арай ятан зүн эрэхтэл яг хажуу талын сандал дээр аав нь түүнрөө нулимстай нүдээр харж суух нь үзэгдэв. Сүхбат эхлээд өвчнөөсөө болоод хийм харж байна гэж бодсон ч тэр нь бодит байв. Аав нь түүний нүдэнийхийг хараад цаанаас эмч дуудан авчирч эсэх хажууд нь юм ярьж зогсцгоо. Нүдэнад нэх бүртэн алга болохгүй байсан тул харж буй аавынхын дүрс бодит гэдэг нь улам батлагдав. Сүхбат сайн хүүгийн бага өмсөд
Сайн уу аав? Олон жил уулзаагүй мэн шүү гэж түүнд арай ядан сонсогдохоор хэллээ. Сайн минь өхөө. Чи ямар том болов? Том залуу болсон байна. Аав нь хүүгээрээ бахархаж байна. Гэв. Сүхбаатан чихэнд аавынх нь энэ хэлсэн үгсээс өөгийнх нь чи хэлсэн амда хүрсэнгүй. Чи ирэх хүн биш. Хэлийг нь тасна гэвэзтэй. Гэж хэлж байгаа юм шиг төсөөлн илүү тод сонсогдож байв. Аав нь Сүхбаатаа сайн сонсож байгаарай. Чамд хэлэх маш чухал зүйл байна. Ээж чинь амиа оруулж гисэн. Дээрэс нь манай компани маань ажилчид ажил хайснаас болоод дампуурчж. Сэтгэлээ барин шүүх юм. Гэхдээ Сүхбат алийг нь сонсож имзэглээгүй хэрнээ. Тун харамсалтай мэдээ байна. Гэж хэлээд үргэлжлүүлэн бадрахын болон түүний хэлийг тастаж авч чадаагүй тухайгаа бодов. Тийм ээ. Тэр хажууд нь суух аавынхаа тухай биш. Өөрийг нь ийм болтол зодсон Бат Эрдэнэ тухай биш. Амиа хорлсон ээжийнхээ тухай биш. Бадрах мөн түүний хэлийг тастаж аваагүй тухай ухаан санаа нь хаалга үдэ баг зэрэг завсралсан цагаас хойш бодсоор байгаа билээ. Энэхүү үйл явдлаас хойш 6 сарын хугацаа өнгөрч 100 болсон байв. Зүгт автгаа хөдөө амралтанд явж буйн энэ байлаа. Түүний ааваасаа өвгийнхөө өшөөг одоо олтол аваагүй байгаа шалтгааныг нь тайлбарлая гэвэл эцгээгийн хүүгийн хайргийнхээс илүүтэй зөв цагаа хүлээн гитэж буй аратангаар зөврлөл илүү тохиромжтой. Мөн толгойд нь бадрахын тухай бодлууд эргэлддэг хിവэр. Гэхдээ хэдэн сарын өмнөхөөс хамаагүй дээр болоод байгаа. Гэсэн ч өнөөдөр өглөөнөөс одоо хүртэл яагаад ч бадрахын тухай бодлууд түүний тархинд гачиг шиг наалдчихад салж өгөхгүй туухгүй тулсаар. Тэр машиныхаа жолоог булаж аваад хаашаа ч хамаагүй давхимаар санагдаж эхлэв. Тэгвэл магад энэ хажуудаас түрч чадахгүй салах байх гэж тэр гордов. Дээрэс нь өшөө авах яг тохирсон мөч. Иргэн тойронд хинч байхгүй эзэг үгээр газар. Тэр аав таханд. Аав. Би засах хэрэгтэй болчихлоо. Түрүүн ус уугаад байсан харин гэхэд аав нь за тэн зогсчих. Гэт тэр үгээрээ заасан газар руугаа зогсон. Би ч гэсэн бийсээ да. Гэт машинаас бов. Сүхбат яг энэ мөчийг л хүлээж байсан тул машинаас гарan арваад алхан малхсны дараа нь жолоочийн суудлал руу шилжиж машиныг асаан цааш тавилаа. Тэр зүүн талын тоол руугаа хэд хэдэн удаа харахад эцэг нь ардаас нь гараа даллан орилж хар хурдаараа гүйж сүулдэ алхах нь тод харагдаж байлаа. Харин бүр сүулдэ мүлгсэн байвал тэр нь Сүхбатад харагдахааргүй хойно хоцорсон. Сүхбат хаашаа гэдгийг мэдэхгүй зүгээр л хар хурдаараа давхиж байлаа. Бадрахын тухай бодох бодлын хүлээснээсээ түрхэн зур тайлагдах гэж тэр давхисаар л засмал замаар шорон замаар хэдэн цаг хэр хол явсан мэддэхгүй ч бензинээ дуустал харь бүрий болтол хизээж гарч байгаагүй ойн захад эртэл давхисан нь түнд мэддэгдэх гэж. Тэр яг зогсон газараа машинаасаа бүр суудлаасаа ч өндөөхгүйгээр 2 өдөр 2 шөнийг өнгөрөв. Бадрах. Аль нэг газрын бүглүү ойн зах хүртэл нисэх адил давхиж ирсэн ч хүлээс нь тайлагдах байтугайс сулларсанчгүй. Түүний машины хажууд морь унсан нуруундаа ангийн буагсан өнгөрч зогсохыг ч тэр анзаарсангүй. Сайн байна уу? Залуу хүн минь. Машин чинь нэвдэрчихээ юу да? Алив, энэ ард цунталж. Манайгэр энэ ойн цорхоод би. Энд манахаас өөр ойрхон айл байдгүй маа. Зоринд маань машинд чинь тохирох сэлбэг байж юу магад. Манайх том зорьтой болохоор би тэрэндээ бус юм хадгалдаг юм. За алив. Юугаа хүлээгээд байгаа мэд байж.
Хордол гэв. Сүхбат өвгний ард сундалж айн гүн рүү удаанаар шогшлоо.